안녕 여러분. бүгдээрээ өнөөдөр багштай хамтдаа Солонгос хэлний төвшин тогтоох топик шалгалтын 80 дахь удаагийн шалгалтын дээр бичгийн 51-р дасгал хэрхэн ирсэн байсан бэ гэдгийг хамтдаа ажиллах байгаа. Нин түрүүнд ямар их ирсэн бэ гэдгийг бүгдээрээ уншаад дараа нь хэрхэн нөхөх вэ гэдгийг ярилцаад үзье. 수미 씨 전화를 안 받으셔서 문자를 남깁니다. 회사에서 일이 방금 끝났습니다. 그래서 약속 장소로 아직 기억. 자, 그냥 알다 주신 벤. 아무래도 약속 시간보다 더 많이. 자, 회사를 떨어질래? 지금 곧 출발하겠습니다. 정말 죄송합니다. 그러면 자, 저걸 бүгдээрээ харъя. Сүмий "За аваагүй учраас зурвас үлдээж байна. Компани ажил маань саяхан дууссан. Тиймээс уулзах газар руугаа хараахан ямар ч тач уулзах цагаасаа илүү их гэсэн байна тий. За тэгвэл бүгдээрээ энэ тохиолдолд хэрхэн нөхөх вэ гэдгийг харъя. 아직 гэвэл 지못 했습니다 гэсэн нөхцөл ашигладаг байгаа шүү. Манайхан сайн тогтоогоод аваарай. 아직 гэвэл 못했습니다. За тэгвэл уулзах газар руугаа хараахан очиж чадаагүй байна гэвэл очих гэвэл хадаа явах гэсэн утгаар ордог. Тэгвэл 가지 못했습니다 гэж чүт байна. За тэгээд ямар ч уулзах цагаасаа илүү их гэсэн байна тий. тэгвэл 더 많이 гэвэл 읽어갔습니다 гэсэн нөхцөл ашигладаг байгаа. тэгвэл ямар ч уулзах цагаасаа илүү их яах юм болоо? хоцрох юм шиг байна гэж хэлж байгаа. тэгвэл хоцрох гэсэн үг маань 냈다 гэсэн үг байдаг тий. тэгэхээр 내줄것 같습니다. 자, өөрөөр хоцрохыг 지각하다 гэдэг. 지각할 것 같습니다. ингэж 줄도 나가나. 가지 못했습니다. 늦을 것 같습니다. 지각할 것 같습니다. гэх мэтээр бичвэл бүтэн 10 оноо авах байгаа. За тэгвэл 아직 ороод ирвэл 지 못했습니다. 가만히게 ороод ирвэл 읽어 갔습니다 гэсэн нөхцөлийг ашиглаж болдог байна. За өнөөдрийн хичээлээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. дараагийн хичээлээр уулзъя. түр баяртай. 안녕.